Хай залуусаа, юу цаана. Өнөөдрийн манай зочны дугаар инхүү эхэлж байна. За тэгээ маад өнөөдөр зочны дугаарт маань өглөөний цэнгийг агаар та уралдасэрч өглөөний хоолыг оронд минь чимэн зүүж хайрдуурлалтаа бэлгсэн хайлан хүслээ хөөж үлгэрээ мэд хайрдуурлалтаа бисэглэн дүүж рэпер Хүсэл баяр. Манай. За сайн байна уу? Сайн байцгаана. Та ингээд манай үзэгчид өөрийгөө жоохон танилцуулаач. За наг Хүслээр гэдэг тийм одоо 25 настай рэп нэр маань болохоор Хайл Хүслээ гэж байгаа. Тийм. Нэг нэрнийхэн талаар асуувал яагаад Хайл Хүслээ гэсэн юм бол? Энэ болохоор яг одоо би өөрөө налаагаас гаралтай. Тэгээд налаах гэдэг үгийг тонгорохоор одоо хайлан болдог тийм. Тийм тэгээд нэг тиймэрхүү утгатай. Тэгээд бүр нэрвчсэн утга нь гэвэл одоо штерийн өмсөж юм уу дуу хайлан гэж ярьдаг байсан. Тэгээ нэг тиймэрхүү утгатай л нэр тийм. Hey we are hella shit hey all or nothing bad hey we are hella Одоогийн байдлаар хийж байгаа. Тэгээд 2 3 мөтөл дээр ажиллаж байгаа. Тэгээд ямарчсан эхний ажлууд нь одоо явагдаад явжлаа тий. Зөв. Та өөрийнх нь нэг оролцож исэн тэмцээн уралдааны талаар ярьж. За тэмцээн уралдаан гэхэр чи одоо бас 3 жилийн өмнө All or Nothing гэдэг тэмцээнд орж исэн. Тэгээд сая 2 жилийн өмнө болохоор Universe Best Song-д орж исэн. Тэргээр нэгээс хүмүүс битэх баг тий. Get the fuck off my dick, damn right. I make a play, fucking hope your whole life. I'm so fucking sick of time, what a Photoshop. Таад бол анх хизээнс ингэж дуулдаг болсон бай. За яг сонирхдаг болсон гэвэл яг 3 жилийн өмнө сонирхдаг болсон. Тэгээд эвний эргэн тойронд одоо яг тийм одоо уран бүтээлчдэх байдаг найсар. Тэгээд тэр найсартаа ингээд цуг байсаар байгаа ч юм уу те. Одоо яг тэгсээр байгаа л яг нэг дуулах ч юм уу те. Яг энэ зүйл хийхээр амар дууралдаг болсон те. За хэрвээ та ингээд дуулаагүй байсан бол те. Дуулаагүй байсан бол та одоо юу хийж явж байгаа вэ? Дуулаагүй байсан би өөрөө тоогч мэрэгжилтэй байхгүй. Тэгээд тоогч л хийцээвж байсан. Хийхлээсэн багт. Тэ. Та анханасаа тийм тоогооч мэрэгчлээс орсноо те. Тэ. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль тоогоочор төгссөн. Тэгэл амар мундаг хоол хийдэг ахын тий. Тэгээд нөгөө нэг рэп гэдэг одоо урлагч нь бол хатуу хөтөө бол зөндөө байдаг тий. Тэгээд амар том эсвэл аз жаргалтай байсан үе ч юм уу эсвэл айгүй их дайралтанд орж исэн үе дурсвал ямар үе байсан бэ? За яг дуу хийх болгонд бол аз жаргалтай байдаг юм. Яг дуугийг гарах болгонд аз жаргалтай байдаг. Тийм дайралт гэхээр одоо яг нэг тиймэрхүү нэг мэдрэгтэй гээд. Сөрөг одоо нэг сэтгэл ирж ирсэн амар хүнд. Сэтгэлөө тий ерөн тэгээд одоо Facebook дээр ч юм уу тий пэйж дээр ч юм уу эсвэл YouTube channel дээр ч юм уу доор байгаа комментүүдийг хаяа нэг хардаг л та яг хүмүүс юу ütсэн байна яг яасан бэ гэдэг хардаг. Тэгээд тэр хүмүүсүүдэд ойлгохгүй юм а тэгэл бичээд идэм санагдаад байдаг шүү дээ. Ойлгосон бол мэдээж тийм бичихгүй. Тэгээд зарим тэнд одоо үзэн ядж байгаа хүн ч байгаа. Тэгээд мэдхгүй зүйлийн талаар ярьж байгаа ч хүмүүс ч байгаа тийм. Тэгээ олон талаас л байгаа л та. Дархан байсан мэлхэн буруу хуйлаа рэплүүд дондохоор бос болдгоо бахан рэп мэдгүй бахан fucking hit. Би нэг тиймэрхүү дуу байсан л да. Олдыг мэдхгүй trap те гэдэггүй гэдэг хүмүүс байдаг те. Яг юмаа судлаагүй гэж амар хүмүүсүүд яг сонсчоод ингээд ийм байх тийм байх. Тэгэж чадахгүй юу гэдэг те бүдүүл үгэр ч юм уу тиймэрхүү хүмүүс амар хэцээдэг. Тэгээ нэг тэрийг нэг ингээд уншихаар нэг тийм нэг юу агаад байдаг шүү дээ. Нэг жоох инээ төрөд иддэг. Окей за. Тийм хүмүүс байсаалээс байхаарч одоо байх ч болно те. Та хүнд зориулж дуу хийж ирсэн үү? Бичиж ирсэн үү? Хүнд зориулж одоо дуу өстө хийж байгаагүй те. Яг хүнд зориулж дуу хийхээр амар маш хэцүү байдаг. Тэгээ одоо би жишээл одоо хийсэр зүйлээр дуулдаг ч юм уу одоо арай өөрсдөө яг хүн зориулаагүй мөртлөө одоо арай өөр нийгэмлүү ч юм уу эсвэл хайр ч юм уу тиймэрхүү дуу ихтэй амар идэг. Хүн зориулж дуунахэр надад яагаад гэвэл муу дуу хийх амар тийм ирэх байхгүй.
алдаа авах ёсгүй болохоор амар хэцүү байдаг тийм. Одоо ээжтэй ч юм уу хайртай бүсгүүдэд зориулаад дууна гэхээр айгүй их тийм хэцүү санагддаг тийм. Маш их бодож ижсгүй бол магадгүй 3 жилийн дараачсан баг хийгээгүй явж ичж магадгүй. Дээрээс доош шудаан шахсан газар шорог ундал засан ширхээ дунд хүний үзэслэн боо хамгийн сайхан нэ Та дуугаа зохиохдоо юу бодож те юу ингэ төсөөлж хийдэг вэ? Тэгээ янз бүрөө тэгэл хаяа тэгэл зүгээр л гэртээ ингээ фристайл хийгээд ч юм уу нэг ай бит тавьсан фристайл хийж яхад гой санаа орж ирдэг ч юм уу хаяа болохоор ингээд бодож модоо ч юм уу те иймэрхүү дуу хийн те тиймэрхүү юм хийвэл ямар үедээ гэдэг ч юм уу те өөртөө жоохон ярилцдаг ч юм уу тиймэрхүү үед янз бүрэлтэй заримдаа ингээд шууд ороод ирэн заримдаа тэгэл зүгээр бичиж яхадсан ингээл ороод ирэн те түүнийхөө үг бичсэн те янз бүр Та тэгвэл ингээд дуулдаг болсноос хойш те хамгийн анхны дуугаа яаж гаргаж ирсэн? Ямар дуу байдаг? Хамгийн анхны дуу биццаагүй яг нэг дуу хийдэн яг анх тэгээд тэр болохоор тэгэл яг тэндэл үлдсэн. Тэгээд хүн амтнд яг цэцэж байгаа, хүн амтнд сонсож байгаа нэг тийм дуу байдаг. Яг цацсан дуу гэвэл Нямба гэдэг найзтайгаа нийлээ Несвит гэдэг дуу гаргаж ирсэн хамгийн анх. Хот зураг талаад руу тууцоо ишэн Бодсон амьдралаа зарим сошдор нэг тараа Цэргийн алба хизээ агшлаа. Дуслаа. 13 онд хас. Ер нь цэргийн албад одоо ингэ явхад давуу тал нь ер нь юу байдаг юм бэ? Ямар хөө сэтгэл төрсөн бэ? Тийм давуу тал нь юу гэвэл мэдээж олон аав хүүхдүүдтэй те цуг байж байгаа те төсвөр хатуужл ч юм уу те тиймэрхүү зүйлийг л айгүй их сурсан. Тийм тэгээ хүний үг ч юм уу айгуу тийг сонсож сурсан гэх юм уу шүү дээ. Тэгээ яг жилчингээ нэг диктатурт байсан тийм болохоор тэгэл яг тиймэрхүү зүйлүүд их сурсан. Та тэгээ цэрэгт байхдаа тийм рэп ч юм уу те өөрийнхөө дуртай юм хийж чаддаг байсан уу? Тухайн үед чинь би нэг гэрээхэндээ нууцаар нэг юм MP жижигхэн MP тоглоулж захиад тэгээд яг дуу хийж байгаагүй яг туртаа дуунуудаа ингээ хилээд ингээд ийм дуунууд ингээ суулгаа аваад ирээрээ гэд. Тэгэл яг хөвчээр нууцаар сонсдог орой унтах жахтаа ингээл хүнжтэй дээрээс нь битүү очичаал тэгэл сонсч мосоо өвчтдөг ч юм уу те. Хүний нүд тарж байгаа л доо моо сонсоол тэгэл ерөөхдөө яг жил тэнд байх хугацаанд одоо нэг соёлоос одоо хоцроогүй ямар ч сан яг тухайн үед гарч ирсэн шинэ дуу ч юм уу ямар нэгэн зүйлтэй ингээд цуг ингээд алхаад байдсан. So nice, зоны цифераагаар мандахнаар So nice, зоны өдөш үзэгсэн тэтэрсаад Аз жаргал одоо зөвлөж хүн болон байдаг шүү дээ тийм амьдралаас ингэ мэдэрдэг аз жаргал. Та юунаас аз жаргал авч байна? Тийм одоо хайртай хүмүүсээс л маш их аз жаргал авдаг тийм. Тэгээд бас дуу хийхдээ энэ зүйлээс маш их гоё кайф массаж аз жаргалыг авдаг. Тэгээд хайртай хүмүүстэй одоо цагийг өнгөрүүлдэг ч юм уу. Би болохоор нэг хараахан тийм амар хийх цагийг гэр бүлдээ өнгөрүүлж чаддгаа. Тэгээд яг тэр зүйл нь яг хаа нэг ингээд цуг гэр бүлийнхэн даагаар таардаг ч юм уу цуг ингээд цагийг өнгөрүүлэх нь тэр нь маш үнцэнтэй санагддаг надад. Ер нь чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ? Чөлөөт цагаа тэгээд студид ч юм уу скол гэртээ яг дуу хийж өнгөрүүлдэг тийм. Тэгээ өөр зүйл нэг хийгээд байдгүй. Тэгээд найз нөхдөндөө гар нь хаяа. Тэгэл найз нөхдөдөө уулзч инээлдээд нэг тийм зүйл. Ер нь өөрөө чи нууц маа загяасаа хүмүүс нэг мэддэггүй. Миний авьяас тийм мэддэм дөө нууц авьяас байхгүй тэгээд зөв бүжгэлдэг тийм. Өмнө би бүжгэлдэг байсан тийм. Тэгэл одоо бүжгэлэхгүй л байгаа л та. Өмнө бүжгэлдэг байсан тийм. Цагаатлаар бүжгэлэх. Таныг одоо ингээд урлагийн хүн болъё гэж ингээд те тууштай зүтгэгчээ юу тусалсан бэ? Ингээд урлагийн хүн болъё гэж чинь. Болъё гэхэд яг миний хажуудаа найз нөхөд болон нэгт манай ээж байсан. Тэгээ миний ээж яг хажууд нь байсан яг бүх цаг үед. Тэгээд найз нөхөд бас байсан. Хажууд яг одоо мэдхгүй зүйлийг нь заадаг ч юм уу те. Тэгээд ямар нэгэн хэцүү үедээ одоо ээж минь одоо тус болдог ч юм уу те. Нэг тиймэрхүү зүйлүүд байсан. За таны одоо ингээд гаргасан уран бүтээлүүд чинь хүмүүс яг яаж хүлээж авч байна? Тэгээ таны бодлоор. Миний бодлоор тэгээд яг одоо би яг жилийн дотор л яг хийсэн зүйлээ л хараад байна л да. Яг бол жил болохоор энэ
жил болохоор яг одоо надаа яг хүмүүс танигдах ч юм уу те хийс уран бүтээлээ хүмүүс түгээх ч юм уу те тиймэрхүү байдлаар одоо явагдаж байгаа. Тийм болохоор би хийс уран бүтээлтэй эргээ харахад одоо хүнд яг сонсох дуртай зүйлийг хийсэн. Тэгээд хайрын тухай дуугийн хийсэн те одоо юу гэдэг тийм одоо зүйлүүдийг хийсэн. Тэгээд хүмүүстэй хүлээж авч байгаа байдал нь ихэд ерөнхийдөө маш давгүй санагдаж байгаа. Мэдээж тэнд одоо сөрөг коммент ч юм уу тийм хүмүүсүүд байгаа. Тэгээд эргээд ямар ч сан жилийн дотор хийсэн зүйлээ хараад өөрөөрөө нэг жоохон тсан одоо барахсан. Бүгд сонсон тийм trap бүгд талха тоосон cash бүгд нэг бүгд trash бүгд бүгд shit nice ass за туу за точин бүү ачаархлуу Өөрөөр нь баримтлагдаг зарчим гэж би эсвэл нэг хийх ёстой, тгийх ёсгүй ч гэдэг юм уу? Бас нэг даган дуурах хэрэггүй ч гэдэг юм уу? Одоо юу мэрч одоо ер нь тэгж бодоод тэгээ. Одоо маш их рэпрүүд одоо гарч иж байгаа шүү дээ. Жил хэрэгцсэн тий. Мэдээж тэр дунд нь маш хурдан одоо гівж байгаа хүмүүс ч байгаа. Тэр нас бүр ингээд бүр нэг маяглцсан ч хүмүүсүүд байгаа тий. Тэгээд яг Америкийн одоо хипхоп соёлтой тэр зүйлүүдийг бас арай л хит ингээд дүүр байгаа ч юм уу те. Яг өөр нэгсэн яг юм юу байхгүй. Цоошин юм өнцөг байхгүй. Тэгээд яг юм баригдмал юм шиг санагдаад байгаа те. Тэрнээс биш те. Бусд нь бол даггүй те. За тийм бол таны одоо ингэж үлгэр дуурайл авдаг те. Яг дуурайдагч биш те. Тэр үлгэр дуурайл авдаг. Яг иймэрхүү хүн байх ёстой гэж боддог. Тийм үлгэр дуурайл авдаг хүн. За би бол ерөнхийдөө бол гадаад уран бүтээлчтэй сонсдог одоо дуучцсанд байгаа. Тэгээд тэрийдээс яг ингээд хулгайлаа авчдгүү те. Зүгээр санаа ч юм уу те. Зарим зүйлүүдийн одоо санаа ч юм уу. Жишээл одоо би өөрөө амар тийм хувцас цуглуулдаг, ерөнхийдөө шүтээ хувцсноо цуглуулдаг. Гадаад байдлаар би зарим зүйлсүүдийн ингээд санаа авч аваад ийм өмсөл тийм байт юм байна, ингэт юм байдаг, тийм байдаг зүйлийг хардаг. Түүнээс яг тэр дуучтаас болохоор яг одоо нэг тийм гоё кайфиг, маш гоё тайпыг мэдэрдэг. Яг өөрсдийнхөө яг яаж яг эмоц гаргаж чинь те, яаж дуулж чинь, яаж хөтлөж чинь, яаж клип хийж чинь те. Тэр зүйлүүдийн амар анзаардаг. Ер нь найзуудын хандлаар ярил. Найзуудын талаар ярина гэвэл тэл маань найзэр ихэнх нь амар галзуу тийм найзэр байдаг тийм. Тэгээд багааны найз нар ч байна. Тэгээд дуу соёлоор холбогдсон маш олон найз нар ч байна тийм. Тэгээд багааны найз нар ч тэл ер нь тэл мундгууд штэ. Мундаг залуучууд байдаг тийм. Yeah. Ay. Yeah. Yeah. Hold on, we them boys. Hold on, we them boys. Hold on, we making noise. Hold on. За мэдээж хүн дуртай зүйлээ хийгээл амьдрахыг бодно те. Дургуут хүчгүй гэдэг те. Тийм болохоор дуртай аль болох одоо дуртай зүйлээ хийгээл яг тэрнээсээ кайфыг аваад тэрнээс одоо мөнгө олдог ч юм уу те. Ямар нэгэн тийм кайфыг аваад амьдрах одоо тийм бодолтой. Тэрнээс магадгүй одоо зорилго болж болно. Гэхдээ мэдээж залуу хүмүүсүүд үргэлж одоо нэг зүйл сурдаг ч юм уу те. Ямар нэгэн зүйл хийж явах хэрэгтэй. Тэгэхээр би болохоор одоо өөрөө видео хийж сурж байгаа. Одоо видео өөрөө клип хийдэг ч юм уу те. Нэг тийм хөдөлтөөр одоо суралцж байгаа. Судалж байгаа. Тийм болохоор миний цаашдын зорилго гэвэл ерөнхийдөө дуртай зүйлээ хийгээл дуртай зүйлээсээ кайфыг аваад аж аргалыг аваад тэгээ ерөнхийдөө тэгэл нэг гоё аж аргалтай амьдрах тийм зорилготой байгаа тийм түүнээс нэг амьдралаас нэг тийм кино шиг их зүйлийг хүсэхгүй нэг үлгэр шиг мэрэхгүй болох тийм. За хүнтэй нөгөө тийм юу гэж өнгөрсөн дурсамж болон те ямар ч дурсамж үзлэг хар бараан гэрэлтэй гээтэй хэрвээ ингээд тань цаг хугацааг ухраах боломж олдох юм бол та ямар үедээ очиж ямар алдаагаа засах эсвэл ямар нэг тийм баяртай үедээ дахин мэдрэхийг хүсэх байсан бэ? Би юу? Би зүгээр юу аана гэж бодож байна. Тэгэхэд бүр ихнээс эхлэмээр байна. Бүр жоохноосоо. Тэ ээж хас үгхвэл тэ. Яг бүр яг тгээс нь эхлэмээр. Яг энэ амьдралд яг танилцаж яг анх гарч ирсэн тэ. Яг тэр цаг үедээ л ч. Тэгвэл багийнхын талаар яриа л та. Багтаа юу ямар хүүхдээсэн бэ? Би багтаа Porsche төссөн ээж автаа.
Тэгээд багтаа нэлээд хөдөлгөөнтэй хөвт байсан. Ер нь бол тэгэл Монголд яг ирч монголоор сайн ярьж чаддгүй байсан. Гадаа гарч галтрийн малтрийг нөө чаргаар голддог гэсэн шүү дээ гудамжтай. Гадаа гарч галтрий тэнгуутаа мойлогч нэг сони ярьдаг байсан гэсэн. Хоньны хоргол идэе мэдээ ч юм уу амир тийм сонин ярьдаг байсан. Тэгээд ерөнхийдөө амар хөдөлгөөнтэй байсан. Тэгээд ихэвчлэн аав ээжтэй яг цагийг өнгөрүүлж чаддгүй байсан. Яагаад бол манай аав ээж хоёр гадагшаад төшөө ингээд айгүйх ажилдаа иш яваад өгдөг та. Тэгээд би яг эмээ үүдэрээ ах эгчнийхээ дунд өссөн. Тэгээд ерөнхийдөө бол тэр дунд ч яг ерөнхийдөө чихийг халууцах үедээ халууцуулаа л тий. Тэгэл ерөнхийдөө бол тэгэл хүүхэд нас яг ямар идэг вэ тий. Бусдад адилаар л яг тэгэл өссөн. Хоёр жилийн өмнө Universe Best Song-д орсон гэдэг хэлжсэн. Та тэрний хандлагыг ярил. Хөгжилтэй ч юм уу эсвэл яг өөр танд ингээ үлддтэй ч юм уу те? За тэр нь болохоор маань найз хурж ирээд ингээд чинд оруул яад ингэл яад ингээл нэг тийм санал тавьчихсан. За тэгэхээр тэгэл за хийх юм одоохондоо байхгүй юм чинь тэгэл нэг юм дороо ивчт юм уу нэг юм сургалах гээл те. Тиймэрхүү зорилгоор орж ирсэн. Тэгээд тэнд хөгжилтөө гэдэг хаад нэг тийм нэг яг нэг гоё тийм том дурсамж алга. Тийм болохоор нэг тэгэл ямар ч сан тийм Universe Best Song-д орсон тэгэл дууссан. Та нөгөө нэг 2 дугаар шатнд лөө 3 дугаар шатнд дуулж ирсэн нэг дуу рефто байдаг шүү дээ. Хоорондоо баталтай. Тийм тэр дууг ингээд хүмүүс сонсоод аюу тийм эерэг хандлагатай байсан шүү дээ. Айгу гоё реф, одоо Монголын реф аюу тийм хөгжиж байгаа юм байна. Таныг ч бас ингээд нөгөө залуучсан бас те авьяаста залуу өнөтер яг. Тэгээд хөтлөгч нь бас нэг ярьжсэн шүү дээ нөгөө Ariel Monter ингээд 8 өрийн дээр хэвэн дээр ингээд 4 хооцсон ингээд гисэн. Тэрийг цээлэг танд хүндрэлтэй байсан уу? Тэг мэдээж хүндрэлтэй л байсан л та. Тэгээд яг би өөрөө нөө Eminem-ийн дууг одоо чийжлэх ч юм уу те. Тийм ерөөс тэгж оролдож байгаагүй те. Яг тэр хүний дуу яг ингээд таарад яасан ч айгүйх дотроо сандарч ирсэн. За яаж чийжлэх вэ гэдэг. Мэдээж би өөрөө англи хэл мэл одоо уцаас ч юм уу те. Яг өөрөө Америк хүн яг ийм байсан бол мэдээж одоо хүмүүстэй одоо шүүж болно л та үгүй ингэж хэлж जैन тэгж जैन гэдэг. Тэгээ мэдээж одоо маа монголчууд ч нэг сонин штэ. Тэр дууг яг би тэгээд дуулцсан те бит хоёр одоо ингэж дуулцсан. Тэгвэл зарим хүмүүс юу ч ойлгосонгүй, юу ч яасангүй те. Яг эсэмдээ тэр хүмүүсд өөрсдөө яг өөр юу ч ойлгохгүй байхгүй. Тэгээ яг ингэ дуулж байгаа тэгвэл үг хүчлийг ойлгоод сонсох байгаа штэ. Зүгээр л нэг тиймэрхүү байдлууд амар бас нэг надад мэдрэгдсэн. Тэгээд Common тэ зүгээр л бид нар ингээл тэр дууг одоо тэмцээний журмаар тэ тэр үгийн чийжлээ дараад ингээд чийжлээ ингээд дуулж байгаа шүү дээ. Тэгээд тийг чийжлэхэд ямар ч амар хүндрэлтэй байсан. Тэг амар хурдан өглөн ингээд даа ингээд. Айгу тэгэд яг дуусныхаа дараа ашигүйтэй нэг ч гацхгүй л ямар ч сан дуусчихлаа гэж дотроо ярьж байсан. Everybody wanna talk, kitty got something to say. The reading cause I'm in the room, but let's sit you better reach your side, bitty got a back way. Everybody wanna talk, kitty got something to say. The reading cause I'm in the room, but let's sit you better reach your side, bitty got a back way. Яг тэр шоуны бэлтгэлийн үеэр бол үзэгчид бол мэдэхгүй байгаа шүү дээ. Та яг тэр талаар бяцхан тийм нууц маягийн дэвтгүүл яг яаж бэлддэг байсан дуугаа те. Яаж цээжилдэг байсан. Тий одоо юу яддаг штэ. YouTube л ороод тэр хоёр хүний дуучны дууг одоо нөө спидийг бууруулад тавьчихдаг. Тэнгуут үг нь удаашж ингэж сонсогдоод тэнгуутаа 4 мөртөөр нь тасалж хийждэг байсан. Эхлээд 4 мөртөө хийжснийхаа дараа дараачихын 4 мөртлөө ордог ч юм уу. Тэгээ ингээд 4 таслаа яваадсан. Тэгэл нэг хамч нэг дууж үзээл. Тэгэл гацж байгаа хэсэг нэвэл тэгж тэр гацж байгаа хэсгээ тэгж хийжлээл. Тэгэл тэгж л хийжсэн. Юу нь нэлийн цаг орц хийжсэн. Тэ ерөнхийдөө бол нэг 3 хоногийн дотор хийжсэн. Хамгийн хайртай уран бүтээлч ямар уран бүтээл гэдэг вэ? Энэ өөрөө чинь гаргасан. Сэтгэл зүрхээ шингээж битсэн.
Хамгийн хайртай уран бүтээл гэвэл яг түрүүн нөө хэлээдсэн цацаагүй тэр уран бүтээл тий. Хамгийн анхных гэсэн тий. Тэгээ хамгийн анхных болохоор ягаад ч юм яг би өөрөө 100 яг тэгэхээр ингээд сэтгэгээд яг хамгийн анхны уран бүтээл болохоор тэрэндээ маш хайртай. Яг тэрэнд чинь болохоор би яг тийм хорхоо хөдлөөд байна л да. Та яг тийм бүрэнд ингээд дэлгэхгүй ч нэг жоохон дэлгүүлээ тэрний хандлаа. Тэр нь болохоор зөвл хөгжимд дурсан хүний тухай л доо. Тэгээ яг хөгжим яг урлагт дурсан хүний тухай л тийм утгатай доо. Тий. За. Та хамгийн сүүлд ямар дуу байсан бэ? Хинтээ хамгийн сүүлд дуу яг хайлаа хамтлагаараа би он хамтлагтай. Хайлаа хамтлагаараа уран бүтээл хийсэн. Cherkashas гэдэг. Сая сарын өмнө цэцэн баха. Бүгд сонсон тийм ээ trap бүгд талга тоосон cash бүгд мөнгө trash бүгд түгцөө shit nice ass Was wissen der Zock? Тэгээ энэ 100 флизм таамтарч уран бүтээлсэн. Тэгээ бид нар бас өөрсдөө нэг тийм лейбл одоо болж явж байгаа. Харилцагч Psycho Music гэдэг лейблж явж байгаа. Тэгээ одоо ямар ч сан тэр лейблд байгаа хүмүүсүүд тэгээ өөрөөсдийнхөө цомгийн ажил дээр болоо өөрөөсдийнхөө уран бүтээл дээр одоо ажиллаж явж байгаа бийцэн байдалтай. Тэгээ ямар нэгэн бид нар нэг дуу хийсэн байгаа. Яг Psycho Music сая энэ 100 XMF дээр яг анх дуулсан. Тэгээ тэр нь удахгүй цэцэгтэн ах гэж бодож байгаа. Тэгээ ямар ч одоо бүгд завгүй яг гүйж байгаа болохоор маш боломжгүй байгаа. Хоорондоо ч уулзах завгүй явж байгаа тийм. Талаа ирэх дээр биш чимэн тулхаалын ирэх дээр байна. Ferrari дотор биш чимэн миний бүрээс дотор байна. Холливуд биш. Ер нь өмсөх тартай хувцс гэдэг. Тэгээ өмсөх тартай хувцснууд байгаа. Тэгээ би ийм сорооч нар цуглуулдаг. За. Тэгээ ийм сороочг одоо баг 30-40-од ийм сороочг байдаг. Ийм сороочг цуглуулдаг. Тэгээ маань нэг найз байгаа. Сая тийм Cherkashas дээр хамгийн сүүлийн клип дээр цуг битэр дуусан. Уран бүтээл дээр хамтарч ажилласан. Тэгээд хамтлагийнх манай хамтлагийн нэг найз маань одоо Jiggy гэдэг брэнд хийж байгаа. Тэр нь одоо яг юу гэхээр одоо яг залуучдын яг өнгө төрхтэй яг юу гэдэг dope swag те яг бүх төрлийн тийм хувцснуудыг одоо хийж байгаа. Тэр нь болохоор одоо юу гэдэг юм хантааз мантааз одоо цэцлийн үн цамцтай. Тэгтээ маш арай өөр өнгө төрхтэй тийм зүйлүүдийг хийж байгаа. Тэгээ удахгүй ямар ч сан тэр Jiggy брэнд одоо гарч ирнэ. Тийм байна. Хамгийн сүүлд нэг клипний зураг авалтаа явж ин гэжсэн. Тэгээ ер нь тэр клип хэдээд татхвал эхэлж байгаа. Тэгээд тэр клип 11 сарын ихэр цэцэгдэнэ хаа. Сингл уран бүтээл. Үгүй Нямбатагаа хамтарч байсан. Тэгээ Нямбагийн тэр дуу. Тэгээ найзынхаа тэр дуун дээр хамтарч би орж байгаа. Тэгээ маш гоё уран бүтээл болно хаа гэж. Psycho Music ямар уран бүтээлч таа. Уран бүтээлч гэвэл флизм байгаа, би байгаа, Нямбагаа гөрүүл гэж байгаа. Тэгээд мэдээж тэнд бас мотор гэж брэнд гэдэг. Мотор гэж брэндээс хамтардаг тий. Psycho Music-тэй хамтардаг. Тэгээд уран бүтээлч нь гэвэл яг тийм хүмүүсд байна. Нэг ерөнхийдөө урлагийн уран бүтээлчд болвол ихэнхдээ дэлгэцэн уран бүтээл санал тавьдаг шүү дээ. Ер нь дэлгэцэн уран бүтээл хүч сордог. Ер нь кино миноны санал ирж ирсэн үү? Ямар нэгэн бүтээлийн. Үгүй тийм санал ирж байгаагүй. Ерөнхийдөө тийм санал ирвэл хүч сорно гэж боддог. Тийм санал уу? Тийм мэдээж хүч сорнолах тийм уусаа ер нь хийхийг л хүссэн шүү дээ тийм. Тийм. Киноны зүгээр саундтрак дээр хамтарч ажиллаж байсан. За. Ноц шил ямар кино? Такси 2 гэдэг. За тийм. Би дөржтэй констог ажаарлын хаалгыг өдөр болгон тоочтой гогстой явах замнууд амьдралаа сонгох үрдэмсээ авах бүс. Одоо ингээд өөрийнхөө үеийн болон бидний үеийн залуус байгаа те тэр хүмүүст хандаж үг хэлэх үү? Тийм тэгэл залуучуудаа тэгэл дуртай юм аа гэж ажаргалтай лээ гэж хэлээ тийм. За энд ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Талаа ирэх дээр биш чимэн тулхаалын ирэх дээр байна. Ferrari дотор биш чимэн миний бүрээс дотор байна. Холливуд биш удаа Улаанбаатар болцож байна. Улаанбаатар дотор ертөнцийн дэлхийгээс хадан байна. Чи бид хоёрын харилцааг дэлхийний дээрээ сонирхож чиний тухай бодол бүр минь тэрхийг минь ноёрхож өдөр болон чамаа дурсан шиг эндрэл би дуулаж чи бид хоёр шүү байж чаддгүй хосуулт харамсаж өглөөний цэнг
ингээ гагаар та уралдасэрч өглөөний хоолыг оронд минь чимэн зүүж хайрдуурлалтаа бялгасан хайлан хүслээ хөөж үлгэрээ мэд хайрдуурлалтаа бисэглэн дүүж түрүүчин тэн доллар биш чингси мөн дэвсгэр босод өгч чамшин биш миштэй машин тэрхэн имихтэй хүний хүндэлж ихийгэн хайрлаж бүсгүй хүн биднес ганцхан хайрыг нүхүүсэж миний цорын ганц түүний надуу харахаарц бидний түүх жаргалаас мөсөөхөн тиймээ халааснаас бидэн ганцхан задуунаас зүүний бүх юм халуунаар гонёрдох үед тэрсаа гэлэлцэх хоч чамагаа чамагаа бод хитэн чамгүй бас итгэн сэвтэн хажууд нь байхад ямар зүйлийг төвчин мэдээж чамайг сонсон нэр хүн юм чинь Далайн эрэг дээр биш чимэн тулгаалын эрэг дээр байна Ferrari дотор биш чимэн миний бүрс дотор байна Hollywood биш удаатай Улаанбаатар болцож байна Улаанбаатар дотоод ертөнц дэлхийгээс гадна байна Чи бид хоёрын хайралцааг дэлхийний дээрээ сонирхож Чиний тухай бодол бүр минь тархийг минь ноёрхож Өдөр болгон чамд дурсан шиг амьдрал би дуурлаж Чи бид хоёр шиг байж чаддаггүй хосуудад харамсаж Надад гин нэгэн хэрэгтэй тэр гин нэг эмэгтэй тэр ч унтан нэрийтэй just a baby Тэмсэн нэрийг дээр нисдэг чам мэрэж юм baby Үнэн чир сэтгэлээ нээдээ Энд чинь Улаанбаатар шүү дээ Хөлцөн зүгийг минь гисгэн Чиний минь тулах харц хүүхдээ Чам би гацуун бус гараад гарам чи гацуун Чи яг л наач гацуу чамгүй гэргэн хороод авчуу Чам би жарган бус гараад тотлугөр чамайг минь сандраад Миний baby girl латма Билэлэн санаа би чамдаа салаад санам би замдаа Үтлэн би тавтаа хөтлөн би гарыг шин хөтлөн чи намайга чангаар Явдалтай бүсэн нөө баба Уушлараа голтуда баба Чи миний хайчуд байхад тайван байдаг сэтгэл санаа минь Чамайга бодон хөвтөн Чамгүйгээр сэтгэл сэвтэн Хайчуудын байхад ямар сүлийг төвчин мэдээ Чамайг сонгосон гисэр юм чи Далайн эрэг дээр биш чимэн тулгаалын эрэг дээр байна Ferrari дотор биш чимэн миний бүрс дотор байна Hollywood биш удаатай Улаанбаатар болцож байна Улаанбаатар дотоод ертөнц минь дэлхийгээс гадна байна Чи бид хоёрын хайралцааг дэлхийний дээрээ сонирхож Чиний тухай бодол бүр минь тархийг минь ноёрхож Өдөр болгон чамд дурсан шиг амьдрал би дуурлаж Чи бид хоёр шүү байж чаддаггүй хосуудад харамсаж